Би таны үйл хэргийн талаар асуумаар санагдаад байна. За таныг бол бүгдээрээ мэднэ шог зураач зогтоо иргээд. Таны зургууд бол ингээд харахад хөгжилтэй. Цаад мөн чанар нь илүү тийм тэмцлийн, илүү бухимдлын юм цаана байгаа юм шиг тийм ээ. Одоо таны ингээд баримталж байгаа юм нь юу вэ юм бэ? Би төрийн төв хэвлэлд миний зургууд нийтлэгдсэн анхны огноо 1982 он байна. Тэгээ бодохоор одоо 40 хэдэн жил зурсан байгаа. 43 жил болсон. Тий. Тэгээд энэ хугацаанд явж ирсэн тэр итгэл үнэмшил, тэр хандлага, үнд зүйл нь миний багш нарын над суулгач гэсэн школ гэж ярьдаг шүү дээ. Одоо бид нар чинь одоо дэг сургууль гэж ярина да. Одоо манай Баяди багш, манай Доржихтой багш. Энэ хүмүүс манай тоншуулынхны, манай ахмадуудын өгөөж авшиг юм. Тэгээ би тэдний шав гэж хэлэгдэж байгаа мөртлөө энэс урах нь бол үнэхээр бас гэмт хэрэг. Тэгэхээр тэр бол миний тийм шудраг юудаач биш. Миний багш нарын, миний гэр бүлийн, миний аав ээжийн ч юм уу тэр хүмүүжил, хандлага, хамт олон найз нөхдийн авшиг үеийн одоо өдөө хүртэл авч явж байна да. Таны яг жанр нь юу юм бэ? Шог зураг гэдэг чинь өөрөө сэтгүүл зүйд уртгуурлын нэг юм хансмал хос одоо хэлбэр гэж хэлж байгаа. А сэтгүүл зүйтэй яагаад холбогддог гэхээр энэ чинь эдиториал картон гэдэг энэ төрөл маань одоо Блицерийн шагналын нэг номоос байж идэг шүү дээ. Тийм болохоор бас сэтгүүл зүйн төрөл. А нөгөө зурах урлах тэр талаараа дүрсгүүрлийн одоо зураас зургийн төрөлтэй ороод явчихдаг. Нийгэм солигдохоос өмнө үзэн суртлын ч юм уу ухуулгын одоо пропаганда шинжийн тийм зургууд бас байсан л да. Одоо бол нөгөө эрх чөлөөгөө олж авсан энэ нийгэмд бол бид нар зурж бүтээхээс аргагүй. Энэ боломжийг олж авч чадаагүй энэний төлөө хүсэж мөрөөдж байгаа хідэн тэрбум хүн байна шүү дээ. Зарим оронд тий. Одоо энэ чинь бараг л одоо 70-80% нь тийм дэглэмтэй орнууд аж төрж байгаа гэж байна. Мария Ресагийн дарангуулагчтай хэрхэн тэмцэхөө ном дээр одоо жишээлбэл Индонезид тэр мим хийсэн залуу ял авсан гэх шиг. Зүгээр тань дээр ямар нэгэн юм дарамт хэрдэг үү? Ер нь гайгүй дээ. Ер нь одоохондоо бол таныг бол арай оролдож чадахгүй байх шиг. За мэдгүй одоо би ямар шалтгаанаар надад бол одоохондоо тийм кейс гараагүй байна. Яг тэр номын өмнө хүүгэн дээр байна л та. Хэдэн жилийн өмнө ихтэл одоо тэр бусд оронд явж исэн саяхан шиг кейсүүдийг бид нэр гайхаж, цочирцож хүлээж авч ирсэн бол арайчтай гэж авч ирсэн бол өнөөдөр зүгээр бидний амьдрал хажуу тохиолж шин. Хэвийн үзэгдэл болж. Хэвийн үзэгдэл. За магадгүй бид нар одоохондоо бол бид нар нэг Оросд болж байгаа үйл явдлууд ч юм уу сөрөг хүчний удирдагчдын гудамжинд наараас нь алчдаг. Тэр шударгууны төлөө бичдэг сэтгүүлчдийн орцонд нь алчдаг тийм. Ийм нийгэм рүү бид нар алхаж байгаамаа гэдгийг л анзааруулсан, анхааруулсан ийм юм байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл би чөлөөтэй зураад чадж байгаагаа индикатор гэж үзээ тодорхойлох юм бол арай нүхэнд унчаагүй явна. Гэхдээ энэ зөвлөө явж байгаа гэдгийг мэдрүүлсэн юм. Нэг дүрс мянган үгнээс хүчтэй гэдэг шиг тийм ээ. Таны зураг одоо жишээл төрийн томоохон шийдвэр ч юм уу нийгмийг хамарсан үйл ажиллагааг нэг зургаар тэр буруу гэдгийг шууд ойлгуулдаг. Эсвэл үнээр их зөрчиж байна гэдгийг харуулдаг ч юм уу тийм. Асар хүчтэй байдаг. Тэгээд танд их баярлалаа. Баярлалаа. Бас дүүгийн бас нийтлэл тэр зүйлүүдийг харж явдаг. Тэгээ үний талд батнот ихтэй байгаараа ахын дэмжинэ. За баярлалаа. За ингээд дарангуулагчтай хэрхэн тэмцэх вэ номын нээлтэнд Согтойр ахтай товчхон ярилцлаа. За